Би танаас нэг юм асуух гэдэг. Ер нь авилгатай тэмцэх хүнд байна уу? Би бол их хурлын гишүүн байх хугацаанд хоёр асуудлыг авилгатай тэмцэх газар өгсөн. Нэг л Монгол банкны 3.7 тэрбум төгрөгийг ажилчдаа ойр тойрныхондоо тойрон хүрээлэгчтэй хувааж өгсөн ийм асуудал байгаа. Тэгээд энийг бол гэмт хэрэг биш гэж авилгатай тэмцэх газар хариу өгсөн л дөө. За мөн одоо баяр дарга Монгол Улсын ерөнхий сайд байсан Санжаагийн баяр үйл хөдлөх хөрөнгүүдийг Америкийн нэгдсэн улсад худалдаж авсан ийм баримттай бодтой Америкт байгаа тэр одоо үйл хөдлөх хөрөнгийн газруудаар баталгаажсан баяр даргын ойр тойрныхны авсан ийм одоо мэдээллүүдийг өгсөн. Тэгээ үүнийг ч бас одоо гэмт хэрэг биш гэж үзэж хэрэг үүсэх бололцоог өгсөн хариултыг өгсөн л дөө. Тэгээ би энэ хоёр хэрэгээс шалтгаалаад авилгатай тэмцэх газар бол ямар нэгэн хэмжээгээр ер нь нөлөөлөлд автсан гэж ингэж дүгнсэн. Уул нь бид нар энэ авилгын том сүлжээг илрүүлэхэд авилгыг таслан зогсооход авилгатай тэмцэх газар хэрэг болно гэж ингэж байгуулсан. Гэтэл авилгатай тэмцэх газар маань харамсалтай нь өөрөө энэ авилгын сүлжээний халахвч маягтай энэ сүлжээний нэг эдис нь олцсон биш байгаа гэж ингэж бодогдоход хүрж байгаамаа. Тэгээд та энэ хоёр хэргийн талаар олон нийтэд бас хэлж өгөөч ээ. Яагаад энэ гэмт хэрэг биш гэж үзэж байгаа юм бэ? Ямар хууль зүйн үндслүүд юун шаардлага хангахгүй байсан юм бэ гэдгийг хэлж өгөөч ээ. Яагаад гэвэл энэ хүмүүс надаас их асуудаг. Өөрөөр хэлбэл бараг л намайг одоо баяраасаа юм аваад дугуй олчлоо гэд. За би бол авилгатай тэмцэх газар өгөөл авилгатай тэмцэх газар хэрэг бишгээл ингээл одоо мухардж байгаа. Олон хэрэгүүд, олон том хэрэгүүд, олон иргэд яг ийм байдлаар мухардж байгаа л да. Тэгэхээр та энэ яагаад та энийг ингэж мухарлсан юм бэ гэдгийг энэ томоохон хоёр хэрэг дээр бол хэлж өгөөч ээ гэж хүсгээр байна. Хоёрдугаарт авилгатай тэмцэх ер нь амаргүй байна уу? Юу саад болоод байна? Та бол өөрийнхөө ажилласан тэр туршлага ололт алдаа оноо энэ бүхнээ улсын их хурл холбогдох байгууллагад өгье гэж байна. Гэхдээ олон нийтэд хандаж нэг зүйл хэлээч. Монгол улсад ер нь авилгатай тэмцэх амархан байна уу, амаргүй байна уу? Энэ хойчийн дарга нарт хэрэгтэй Монголыг авилгагүй болгоход таны энэ дүгнэлт маш үнцэнтэй гэж бодож байгаа юм. Ер нь авилгатай тэмцэх газар Монголд байх шаардлага байгаа мó гүм үү? Бид нар 8.3 тэрбум төгрөг жишээлбэл өнгөрсөн жил баталсан. Хэрвээ үйл ажиллагааных нь 80% соён гэгээр үлдэхэд чиглэдэг юм бол энэ мөнгнөөсөө тодорхой хувь хэвлэл мэдээлэл өгөх юм бол энэ хамаагүй илүү үр дүнтэй соён гэгээр үлдэх ажил болж таарах гэдэг шүү дээ. Таны ярьж байгаагаар бол мөрдөн шалгах энэ 20-25% нь томоохон гэмт хэрэгүүдийг илрүүлсэн харагдахгүй байгаа. Ийм томоохон баримтуудыг гаргаад өгөхөөр илрүүлж чадахгүй хэрэг бишээ гэждэг. Тэгэхээр цагдаагийн одоо тэр эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтээс одоо холбогдох хэсгүүдэд энэ төсвийн нэгэхийн хэсгийг өгчих юм бол авилгатай тэмцэх газар байх шаардлага байхгүй ингэж харагдаад байгаа юм л да. Тэгээ та энэ дээр юу гэж бодож байна гэдгийг хэлж өгнө. За та бас нэг сони ярьчлаа энэ офшор бүсд байгаа хөрөнгөтэй ингээд харьцаад энийг илчилэхэд бас бидний эрх мэдэл дутдаг. Ер нь яагаад энэ эрх зүйн чадамж муутай бид нар яагаад энд эрх мэдэл дутаад байдгийг олон улсын конвенцуудад нэгдээл мөнгө угаахын эсрэг авилгын эсрэг гэд энэ нэгдээд байгаа юмнууд чинь биднэрт нэмэр болохгүй байгаа мó. За хоёрдугаарт авилгатай тэмцэх газрын даргын цалин хэдвэ? Цалингийн талаарх таны ойлголт бол нийгэмд их буруу жишг, буруу хандлага төрүүлж гин гэж би бодож байна. Шүүгч ялгаагүй, авилгатай тэмцэх газарч ялгаагүй. Ерөөсөө энэ төрийн алба чинь авилгад идэгдээд байгаа нь цалин бага байгаатай нь холбоотой юм биш үү? Аргагүй юм биш үү гэдэг ийм хандлага авилгатай тэмцэх газрын даргын амнаас гарч яана гэдэг бол би энэ Монголд бол үнэхээр оюун сэтгэлгээний ядуурал, доройтол, хямрал үнэхээр аимшигын төвшөнд хүрсэн байна гэж ингэж ойлгож байна. Цалин шударгас хоёрыг цалин авилгатай ингэж жишиж цалин мөнгө их өгөх тусам бид нар авилга багсан шударгаас нэмэгдэнэ гэж ингэж ярих юм бол энэ хоёр бол жишиж болохгүй өөр зүйл гэж бодож байна. Цалингаар биш шударгаасыг хүсэж байгаа мөнгөөр бүхний хэмжихийг хүсэхгүй байгаа ийм олон хүмүүс байгаа штэ. Энэ соёл, энэ буруу ойлголт жишгийг яагаад ингэж дээрээсээ эхлээд нийгэмд ингэж түгээдэг юм бэ? Энд нь бол маш буруу байна гэж ингэж бодож байна л та. Тэгээ ер нь авилгатай тэмцэх газар хэрэг байна уу? Бид нар үр дагавартай л тэмцээд байдаг. Энэ үр үндсийг нь таслахад авилгатай тэмцэх газар ер нь тус болж чадж гин үгүй юу? Систем тогтолцооны би бол бодож байна үр үндсийг нь таслана гэдэг бол энэ акулуудыг, томчуудыг илчилж байр, эднийг жигшээх, дээрээсээ эн чин дээрээсээ ургадаг гэдэг байна л да авилга бол. Гэтэл энийг нь таслан зогсоохгүйгээр бид одоо авилгаас ангижрна гэж байхгүй. Систем тогтолцооны асуудал бол бий. Гэхдээ энэ систем тогтолцоог таныг бол иж бүрнээр нь олж харсан бах. Авилга гэдэг бол энэ үндсийг нь таслан зогсооход танд ямар эрх мэдэл, ямар зовлон бэрхшээл тулаад байна. Би бол таныг альбом тушаалаа өгж байгаа нэг ядраа тэтгэврт гарах гэсэндээ ч биш. Зүгээр л ийм том зовлонтой бол хувь хүнийхээ хувьд тулгарсан болов уу гэж бодож би таныг бас хувь хүнийхээ хувьд энэ бэрхшээлээс ангижрах гэж байгаа болов уу гэсэн ийм мэдрэмж төсөөл надад бол
хариулъя. Онгошин асуудал нэрээ тэр түрүүсээ авилгатай тэмцэх байгууллагын ажилтны албан агчдын цалин бол улсын хурал тогтоож өгдөг юм аа. Улсын хурал. За миний цалин бол сая 400. Тэгээ онцгой байдал цол зэргийг нэмэгдгээд би нэг 2 сая гаруй авдаг. Энэ байна. За нэг зүйлс. За ерөн зүгээр авилгатай тэмцэхэд ямар бэрхшээл саад зовлон гэдэг юм уу тэр сүүлийн яриад асуудал байна л да. Гэхдээ бас ч нэг тийм дардан замаар явахгүй юм байна л. Хэцүү юм байна л. Тав дөрслөө мэдчихэл байгаа. Ерөн зүгээр бид нар бол дандаа зүгээр эрүүгийн нэг годамжинд явж байгаа улгаачийг барьдгүй. Төрийн албан тушаалтантай ямар нэг байдлаар уулздаг. За ингээд нөгөө талаас бол зөндөл асуудлууд ирдэг. Авилгатай тэмцэх газар байх уугүй гэдэг бол энэ улсын том шийдлийн асуудал. Зүгээр авилгатай бид нар ямар нэгэн байдлаар одоо тэмцээд сэжүүр гаргаад ингээд цаашаа явж болох нэ гэдгийг бол би ойлгосон. Хоёр том иргэний хувьд бол Монгол банкны захирал нь өөрийнхөө их мэдлийн хүрээнд захирамж тушаалаа ил гаргаад коллег зөвлөлөөр хэлцээд тэгээд асуудалтай усууд жагсаад гаргажаад ингээд мөнгөний хуваалт тэгээд хийсэн байна. Нууц талдаагаар боيو төсвийн мөнгийг ямар нэгэн хэмжээгээр одоо буруу аргаар явуулсан бол гэмтрийн шинжтэй. Бид нар энэ шалгасан материал прокурор танилцуулдаг. Тэгээ наад чинь хэрэг биш юм байна. Прокурорын хяналтанд яваад идэх байхгүй. Баярын одоо энд би бас шууд задлаад явах бас хэцүү юм. Тэнд өмнө хөрөнгө эзэмж байгаа улсууд нь бол тодорхой хүмүүсийн нэр устай. Тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орцсон. Данс юмар нэг явцсан. Ийм юм байл бид нар тэгээд шалгасан. Прокурортой ярьсан. За наад чинь бас одоо цааш явахгүй юм байна л ингэж хэлсэнтэй. Хэрэг бол материалууд одоо байж байгаа шүү дээ. Тодорхой нөхцөл байдал үүснээ дараа бол яаж эргэж болно? Тодорхой нөхцөл бол эхний байдлаар урд юм байна.